За энэ малын индексжүүлсэн даатгалтай даатгалын хуулийг өөрчлөлт хийх нь бол манай малчдад бол нэлээд нэмэр болсон ийм чухал хууль. Тэгээд энэ хуулийн одоо ажлын хэсгийг манай Идэрбат гишүүн ахлаа явж байгаад бол би их баяртай байна. Идрээ гишүүн бол аймаг орон нутгад ажиллаж ирсэн, аймгийн засаг дараагаар ажиллаж ирсэн. Бас амьдралд ойрхон хүмүүсийн нэгэ гэж ингэж боддог. Тэгээ энэ ганц хоёр тодруулах юмнууд байна. За нөхөө олборыг олохдоо тухайн сумын нийт хоригдсон малын 6% гэж хуучин байсан. Энэ бол яг амьдрал дээр малчдад бол нөхөө олбор төдийлө очдоггүй байсан. За энийг 5 дээр нэмэх хасхныг болгож байгаа юм байна. Тэгээ ямар сумдууд нь хичнээн тооны малтай, ямар сумдууд нь хичнээн малчтай сумдууд нь 4 болоод ямар нь 5 болоод ямар нь 6 дээр үлдэх вэ? За энэ дээр Идэрбат гишүүн хариулаад өгөөч гэж нэгдүгээрт хэлэх. За хоёрдугаарт нөгөө талдаа бид нар даатгалын компаниудаа бодохгүй бол бас болохгүй. Энэн дээр одоо даатгалын компаниудтай хэлцүүлэгт оролцуулсан юм уу? Аль эсвэл одоо тэд нартай ямар нэг судалгаа мэдээллийн юмнууд байна уу гэдэг нэг юмыг асуух гэсэн. Хэдэрхий буулгачаар даатгалын компани олдохгүй. Тэр бол ойлгомжтой. Тэр зэрэг энийг одоо тэр Жимбангийн тааруулна гэдэг шиг яаж одоо зохицуултуудыг хийсэн бэ гэдэг дээр нэг асуулт хариулт аваад тэгээд иргэд тодруулъя. За Идэрбат гишүүн хариулна. За Мөнхөд гишүүний асуултанд хариулъя. За яг одоо тэгээд даатгалын маань энэ хууль нэг жоохон өөрчлөгдөөд яг одоо байгаагаас эргэцүү орчин нэг жоохон сайжирч байгаа. За ажлын хэсгээр бол засгийн газраас оруулж ирсэн төсөлтөр бол уян хатан байлгана гэдэг ийм одоо үгтэй орж ирсэн залттай. Ажлын хэсгээр яриад бол бид 6% гэж ингэж хатуу тогтоосон энэ залтыг бид ядаж одоо 4% рүү оруулах бололцоог судлаа гэдгийг дэд ажлын хэсгтээ өгөөд дэд ажлын хэсэг маань яг энэ төр хувийн хвшлийн даатгалын хувийн хвшилтэй хамтарч байгаа энэ одоо холбоогоороо бас нэлээдгүй сайн судалгаа хийгээд 4 болох бол одоо ямар ч бололцоогүй байна гэдэг ийм зүйлийг оруулж ирсэн. Тэгээ бид бол тал талаас нь ярьж гаад 5 дээр нэмж хасах нэг буюу одоо байгаа 6% гэдэг нь бол энэ хувь бол дээшөө 6-аас дээшөө гарах ямар ч бололцоогүй болгоно. Харин доошоогоо ингээд 4, 5 гэд ингээд доошоогоо явна гэд эргэцүү орчныг нь арай л сайжруулж байгаа нэг юм зүйл байгаа. За ингээд сая сумдуудынх нь хамрагдах тоог хэлсэн. Ямар сумдууд нь яаж хамрагдах вэ гэхээр нөгөө хуулийн дээр байгаа 4 үзүүлэлт байгаа. Даатгалд хамрагдсан, хорогдол өдр гэдэг нэг 4 гол зүйл залтууд байгаа. Эндээ хамрагдаж чадсан одоо даатгалын хэмжээ, малчин өрхийн тоо, за зүү бус хорогдлын тоо гэд энэ 4 хүчин зүйлийг үндэслэж 4 байх уу, 5 байх уу гэдгийг тогтоох ийм зүйл байгаа гэдгийг би танд хэлье. За дараагийн асуудал нь бол тэр хэтэрхий доошоо орчуул болохгүй гэдэгтээ бас санал нэг байгаа. Үнэхээр одоо энэ яг юу гэдгийг жолоочийн албан журмын даатгалыг даатгахын төлөө энэ даатгалын компаниуд ч нь бол өдөр шөнөгүй ийм маркетинг сурталчилгаа хийж штэ. Тэр бол албан журмынх, тийм ээ. Аль нь их даатгах уу гэд. Орон нутагт автомашины үзлэг хийгдэхэд бол тэр одоо суман дээр хийгдэж байгаа тэр үзлэгийн одоо тэгэл машиныг даатгахын төлөө эднэр бол ингээд 5, 6, 7 агентууд нь суудсал нааш чааш чангаагаал ингээд суучдаг. Яг малын чин даатгахыг гээд ингээд гэхээр малын одоо энэ манай чухам маань өөрөө маш тийм эрсдэлтэй хүнд нөхцөл байдаг учраас бас төрийн ямар нэгэн дэмжлэггүйгээр давхар даатгалын тогтолцоогүйгээр бас явахгүй мөлий. Тэгэхээр бид ингээд нэг төрөөс доош нь болгоо гэдэг ийм зүйлийг бол бас хамаагүй хэлж чадахгүй мөлий. Болохгүй, боломжгүй юм бэлээ. Харин гэхдээ цаашдаа энэ манай чухам салбарт үүсдэг гамшигыг бид зөвхөн зуудын эрсдэл гэж хармааргүй юм бэлээ. Тэр зууднаас гадна ган гачиг, үер ус, малын халдварт өвчин гэдэг маш олон хүчин зүйлүүд одоо зурвасхан гардаг юмнууд ч байгаа шүү дээ. Ийм зүйлүүд байгаа. Энийг нь өшөө цаашаа сайжруулаад явах нь зүйтэй юм билээ. За аймгаар байсныг нь сум болгож байгаа. Яг нодлын үйл малчиттай очиод уулзахад бол газар дээр нь очиод уулзахад Өмнө Дэлгэр сумын жишээ нь манай Хинтээ аймгийн Чандган баригадынхан бол одоо багаар нь баймаар байна гэж ингээл ярьдаг. Манайх сумдууд ч том газар нутагтай учраас зарим баг нь зудтай байдаг, зарим нь зудгүй байдаг. Үүнээс болоод нөгөө сумынхаа дүнгээр, аймгийнхаа дүнгээр 6% та хүрдэггүй өдргээд олон Банзаргчийн төвшин гишүүн.